сонгогдсон хүмүүс нь болохоор ажиллаа хийгээ явах дээр нэг хэдэн санал хэлэх гэсэн юм аа. Ажил хэрэгч. За нэгдүгээрт энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн 3W-ийг Jude Council-ыг эмэн гэдэг Council-ыг эмэн гэдэг вебсайт байгаа. Тэгээ энийг бас тэр та хэдийн өмнөх сонсголын үеэр ярьсан шиг маш тийм зөв зохион байгуулалттай болох шаардлагатай байгаа. Тухайлбал энэ дээр шийдвэл 10 цэс байгаа. 10 цэсний 10 дахь цэс нь болох юм бол шүүхийн захимжуулалт гэсэн ийм цэс байгаа. Энэ цэсний функц бол хангалтгүй байгаа. За жишээлбэл дээд шүүхийн Supreme Court-ыг эмэн рүү орохоор шүүх хурлын шууд дамжуулалт гээд байгаа. Тэрний архив нь ажиллахгүй байгаа. Дунд чатны юм уу давхын шүүх хурлууд болж байгаа. Гэхдээ тэд нар яаж юм гэхээр дандаа нөгөө нийгмийн сүлжээний суугаар шууд дамжуулалт явчихад байгаа. Тийм учраас архив бүрдэхгүй байгаа. За энэ бол яаж юм гэхээр шүүхийн систем өндөр хөгжсөн орнуудад яадаг вэ гэхээр яг үндсэн захим сандаа датабейс үүсгэж явж байгаа. Тэгээд бүр нарийн ярих юм бол шүүгчийн жишээлбэл бүрэлдэхүүнтэй шийдсэн шүүх хурал дээр яагаад энийг ингэж дэмжсэн эсвэл эсэргүүцсэн гэдгээ бүр шүүгч нарийн тайлбарладаг хэсгүүд хүртэл байдаг. Тэгэхээр манад бол нөгөө захимжуулалт гэж яриад байгаа боловч илүү нөгөө нийтэд нээлттэй харагдаад байгаа юм шиг боловч яг хууль зүйн салбарын судлаачдад чиглэсэн жишээлбэл одоо би 1 жилийн өмнөх шүүх хурлын захиргааны шүүх хурлын бичлэгийг үзээг бол олдохгүй. Тэгээд тэнд ямар шийдвэрийг яаж хуулийг ирснийг үзээг бол олдохгүй. Энэ нь эргээд яаж нэхлээр энэ хуулийн сургуулиудын оюутнуудад одоо цахимаар шууд энэ практик ажил хийх онлын ойлголтоо харьцуулж явахад бол дутагдaltaй тал харагдаад байгаа. Америк эднэрт бол энийг сайн хийгээд байгаа. Энийг ингээ ажил хэрэг болгомоор байна. Хоёрдугаарт нь болохоор ерөн санаа нь бол энэ сошиал буюу одоо Facebook дээр яваад байгаа шууд дамжуулалтууд чинь ямар ч архив үүсэхгүй байна. Тийм учраас Facebook-ээс биш яг тэр хамгийн найдвартай датабейстэй аюулгүй байдлаа хангасан захим дээрээ энэ захим платформоо ууж явмаар байна л гэдэг саналыг хэлэх гээд байгаа. Хоёрдугаарт Jude Council-ыг эмэн вебсайт бол албан ёсны хуулийн буюу шүүхийн ерөнхий зөвлөлийн вебсайт. Энд дэр хэвлэлийн мэдээний агуулга одоо найруулгатай бичмээрг байгаа юм мэдээнүүдээ. 2025 оны би зүгээр захаас нь 3 сарын 19, 4 сарын 9, 7 сарын 24, 11 сарын 8-нуудад гарчгийн дөрмийн алдаатай. За би ингээд ямар олон юм нуршаад байлтай биш. Та нар миний хэлж байгаа үгийг харах юм бол ямар алдаа байгааг нь ороо харч болно. Ядаж энэ вебсайт нь өөрөө логикийн алдааг байх хэвээр. Жишээлбэл саяны 11 сарын 27-нд дээр гавьяат хуульч төрлөө гэж мэдээ байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингийн шууд монгол хэлний дүрмээрээ бол гавьяат хуульч хүн амарцсан юм байна л гэж ойлгохдох байхгүй. Тэгтэл тэр чинь албан ёсны биш чинь хэвлэлийн мэдээний гарчиг тавьчихж байгаа байхгүй. Гавьяат хуульч цолоор шагнагдсан тухай. Гэдэг шиг яг ингээд би жишээ баримт хэлж байгаа нь цаашлаад энэ нөгөө та нарын яриан дотор байгаад байгаа шүүхмийг захимжуулах, иргэдэд илүү ойлгомжтой хялбар болгох. Цаашлаад энэ хуулийн сургуулийн оюутан судлаачдад энэ вебсайт нь өөрөө ашиглагдах болох ёстой. За тэгээд энийг бас та бүхэн ажилдаа анхаараарай гэж хэлмээр байна. William Pitt гэдэг хүний хэлсэн үг энэ айгүй олон орны шүүхийн танхимын дээр ингээд бичээтэй байдаг. Ямар үг гэдэг вэ гэхээр хизээ хууль хэрэгжихэ болон тэр мөчөд дарангуул тогтно гэд. When the law ends, there will be tyranny begins гэж байгаа. Тэр яаж юм гэхээр хүмүүсийн хамгийн анхны шудраг өстой тулдаг. За тэгээд дээрэс нь тэр шудраг өсны үнэлэмж мэдэрч авж байгаа зүйл бол угаасаа шүүхийн тогтолцоо шүү дээ. Хурал даруулагч 1 минут нэмээд авчихгаа. За Эрдэнэ гишүүн 1 минут. Тийм учраас энэ сонсголын үеэр хүмүүс энэ сонсгол дээр маш их анхаарч олон санаа бодлоод хэлжсэн байна гэж би бодож байна. Тэгээ одоо эндээс олонхын дэмжлэг аваад чуулган руу ороод цаашлаад сонгогдох байх. Тэр тохиолдолд бас та бүхнийг шударга ажиллаарай гэж хүсье. Нөгөө талаас өмнөх сонсголын үеэр бас болсон үйлдэлүүд бол манай их хурлын энэ бас нэг чухал процессын нэг. Тэн дээр бол 7 байна уу 70 булчирхайгаа тооцох ёстой. 700 булчирхайч тооцох шаардлага гарч болно. Юу гэхээр парламент өөрөө ингэж ажиллаж ээж, парламентын хяналтын механизм өөрөө ингэж ажиллаж ээж, шударгаас тогтоох хүмүүс чүүлсийн шахаж ингэж хандж ээж бид нар эргээд шударга шиг шаардах боломжтой гэсэн үг юм байна. За тэгээд сонсголын үеэр зарим нэгэн хүний нэр төр алдар хүнтэй холбоотой зүйл ярьсан. Тэрийг хувьдаа битгий хүлээж аваарай. Цаашлаад одоо сонгогдсон ч байсан,
томилогдоод ажилласан ч байсан, эс томилогдоод ажилласан ч байсан та бүхний хуулийн салбар дахь ажилд нь амжилт хүсье.